залуу сонсогчдоо Германы нислэг Берлинээс холбогдож байна. За яг одоо бол Бранденбургийн хайлганы сүудэрт сууж байна да. За сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргье. Парисаас ирж байна. Парист яг одоо бороо орж байна. Дэлхийн монголчууд нэвтрүүлэг. Дэлхийн өнцөг болон бүрт байгаа монголчуудтайгаа холбогдсон ярилцаж байна. Хөтлөгч Чимбат Чанца. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3. За сайн бацгаана та бүхэнд орой мэндийг хүргэе. Дэлхийн монголчууд нэвтрүүлгийн ээлж нэг шинэ дугаар та бүхэнд өргөхөд бэлэн болсон байна. За манай нэвтрүүлгийн хувьд дэлхийгээр тархан суугаа монголчуудтайгаа холбогдоод за тухайн улсад бас ямар газар ажиллаж амьдарч байна, ямар бас ажил хийж байна гэдэг тэр хүнийхээ утасныг камераар бол танилцуулдаг байгаа. За бас зарим тохиолдолд зочдууд маань өөрсдийн биеэр хүрэлцэж ирээд бас ярилцдаг байгаа. Өнөөдрийн хувьд бол манай зочин Бям цэцэг маань өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байна. За манай нэвтрүүлгийн хувьд за тэгэхээр орой мэндийг хүргэе. Орой мэнд. За майка жоохон өөрлөгөө төхүүлээд татчих. Тэгээд. За би бас жоохон чангалаад өгье. За тийм. За тэгэхээр эхлээд бас зочин маань өөрийгөө тавчхан танилцуулаад тэгээ ярианд орцгоё. За тэгээ бүх энэ цаг мөчид бид гурыг сонсон суугаа монголчуудтай энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд намайг Бям цэцэг гэдэг би Өмнө Говь аймгийн Хөрмөн суманд төрсөн. Тэндээ төрж өссөн, цэцэрлэгт явсан. Дараа нь 2 дугаар ангидаа 77 дугаар хотын Эрдмийн гэгээ зохицолбор сургууль сурж байлаа. Тэгээд ах эгч маань оюутан болоод Улаанбаатарт бид нар нүүж ирээд би 10 жилдээ улсын тэргүүний 13 дугаар сургуулийг төгссөн. За түүнийхээ дараагаар эхлээд Мойсийн нийгмийн ажилтны ангид 1 дугаар курст явжгаад тэгээд дараа нь сургуулиас илүү хүмүүнлэгийн ухааны их сургуулийн герман хэлний багш орчуулагчийн ангид төгссөн. Тэгээд тавчхандаа гэвэл иймэрхүү байна. Тэгээд хүмүүнлэгийн ухааны их сургууль сурж байхад надад нэг сайхан боломж тохиож Швейцар улсад 1 жил тэтгэлэгтээ сурж ирсэн. Буцаж ирээд сургуулаа төгсөөд нийгмийн даатгалын ерөнхий газрын тамгын газарт мэргэжилтнээр жил гаруй ажиллаад тэгээд буцаж герман хэлээ илүү сайжруулахын тулд бас өшөө илүү зүйл мэд сурахын тулд герман улсын Берлин хотод бизнесийн удирдлагаар суралцгаар шийдээд хүсэлтийг маань сургуулиуд хүлээн аваад тэгээд тэнд очиж суралцаад төгсөөд одоо энэ жил 3 сарын дундуур эх орондоо ирсэн сууж байна. За Бодлого нь хангалсан гэдэг чинь ирээд бол удааг байгаа юм шүү дээ. Тэгэхээр Монголд ирсэн одоо сэтгэл нэлээ олон жилийн дараа Монголд ирсэн ямар өөрчлөгдсөн байна уу? Ямар санагдаж байна? Би яг 100 болгон ирдэг байсан л та. Тэгээд 100 ирэхэд бол их сайхан шүү дээ. Тэгээд ногоон, тэгээд хүмүүс их сайхан өнгөнгөө хувцас өмсөөл их гоё байдаг гэсэн. Энэ жил би 3 сарын дундуур ирсэн чинь айгүй онгоцноос буух гэж хахад цонхоор хараад айгүй сонин сэтгэл төрчихсөн. Улаанбаатар дээр буухад яг Монгол орн маань дөрөв үлрэлтэй хизээч сайхан шүү дээ. Улаанбаатар нэг жоохон бүрхэгдөөч юм шиг, саарл юм шиг те нөгөө онгой санаанд орол те дэлбэлцэн байна гэд буцаа явцдаг гэд тэр санаанд орол байжсэн. Тэгээд яг онгоцны буудлаас буугаал явхад ингээд нөгөө нэг замын хажуугаар ингээд мод байдаг штеп мод руу ингээд гэрэл ногоон гэрэл тусгацсан. Тэгээд тэр нь надад айгүй энергийг илүү зарцуулаад байгаа юм шиг санагдаад яг нэг тиймэрхүү сэтгэлдээ л гэртээ ч хараагүй штеп тэр чинь нөгөө нэг тусгаарлалтанд шууд орсон 10 хоногийн. Тэгээд автобусанд явбал бодол дээр очисон да. Анхны сэтгэл хөдлөлөө. За тэгэхээр мэдээж өөрийн чинь хувьд бас одоо Германыг бол Герман явахаас өмнө те хэлээ сонирхоод суралцаад эхэлсэн юм байна. Юу яагаад бас Герман хэл сурыг гэж бодсон бэ? Герман одоо юу өөрөөр чи илүү татсан бол? Би яг миний анхны гадаад хэл бол англи хэл л дээ. Тэгээд манай аав жуулчны компанид ажилладаг байсан. Би тэгээд зуныхаа амралтаар гэртээ зүгээр суухгүй тулд аавыгаа дагаад жижиг сажиг ажилтанд тусалж явсараад тэг нөгөө жуулчт нь Герман болон Швейцар, Австриас ирдэг байсан. Тэгээд тэд нар хэл нь надад айгүй сонирхолтой санагдсан л да. Ингээд нэг англи хэлтэй төстэй юм шиг. Тэгээд нэг удаа нэг гайд
Герман хэлний багш хүн яваад тэгээ тэр багш надад зөвлөхдөө одоо англи хэлийг бол хүн болгон сурж байна. Хүүхд болгон мэдж байна. Чи герман хэл сур. Герман хэл бол ингээд шинжлэх ухааны хэлээ гэ надад зөвлөсөн. Тэгээ би тэр багштай бараг 3-7 хоног хамт их зүүн бүсийн аяллаа хэцүү аяллыг уйлаа даван тулсан л да. Тэгээд надад захиж хэлсэн учраас би герман хэл сурахаар шийдээд тэгээд Мойсесаа гарч бас их сургуулиа сольж ирсэн. Тэгээд энэ хэлийг сурсандаа маш их баяртай байгаа. Энэ хэл нь яадаг вэ гэхээр бүх юмыг яг exact яг таг хэлдэг. Тэгээд ямар ч юм илүү утгагүйгээр хүн өөрийгөө илэрхийлэх бүрэн боломжтой. Тийм учраас бас хүмүүс шинжлэх ухааны хэл гэж хэлдэг байх. За тэгэхээр бас герман руу зориод очлоо штэ. Тэгэхээр одоо анх бас очисон сэтгэл нь ямар байсан бол германд онгосноос буугаад би анхны сэтгэлээ Швейцар улсаас ярьж болох яг нөгөө нэг анх очсон газар учраас айгуу тийм өндөр хөгжилтэй киноноос сарддаг л гэж би бодож очиж байгаа шүү дээ. Тэр чинь 19 настай байхтай явсан юм чи тэгээд өндөр баярлагатай их гоё одоо Америкийн кино үзэж өссөн юм лээ шүү бид нар ч эсвэл Оростэй. Тэгж бодсон чинь ингээд айгуу даруухан, намхан хуучин барилгуудтай хуучин ирнэ гаднаасаа хуучин харагдж байгаа мөртлөө дотроо гоё те. Тэгээд тийм санагдсан бас нөгөө Монголын юм сэнгэнсэн сайхан агаарч айгуу их дутдаг шууд ингээд гэлгэрүүтэнд орсон байгаа юм шиг мэдрэмж төрж исэн. Тэгээд гэртээ харих юмсан гэл онгоц нийсвэл намайг аваа яваасаа гэл хам зурдаг охинтойгоо битээр айгу жоохон хөвгдөд байсан болохоор тэгж боддог байсан. Тэгээд жилийн дараа буцахад бол өстэй энэ цаг хугацаа чи ямар хурдан өнгөрчдөг юм бэ гэсэн сэтгэлтэй байсан. Тэгээ буцаад Герман явхад бол би Берлинд буугаад яг Констанцд очсон юм биш үү би эхлээд тэгээд очиход бол яг өмнө нөгөө нэг Констанцаар явж исэн болохоор ямар хуу хот байгааг нь мэдчихсэн. Тэг нэг хөгжилтэй түүх ярихад маань надад мөнгө солиулж өгөө 500 евро өгөхгүй юу. Тэгээ нөгөө 500 евро чи бүтэн. Бүхлээрээ нэг юм дэвсгэрт. Тэгээ би өөр ямар ч зоосон мөнгөгүй нөгөө нэг юун дээр вагоноор явж очичоод вагоноосоо буугаад гэрлүүгээ автобусаар явна гэд гэрээ хаана гэдгийг мэддэг. Автобусаар явах гэсэн чинь нөгөө 500 евро гэж автобусны задлахгүй гэд би тэгээ хоёр чимдаа маань чирээд яах вэ гэд тэгээд өглөө эртээс болохоор тэгээд линк тэнчнээс очиад асуугаад явж исэн чи би найзыгаа тэн дээр нэг найз дээр очсон юм л да. Найзыгаа хаана ажилладгийг ч мэдэхгүй. Тэр нэг ресторан руу орсон чи яг манай найз зогсч таараад тэнд ажилладаг байж таараад тэгээд надаа автобусны мөнгө өгөөд тэгээд харж исэн түүхтэй бас найзтайгаа тэнд уулзсан ямар гоё таарчдаг. Тэгвэл эхнээсээ бол ямар ч байсан нэлээд боломжийн болол явцсан биш. Найз таньдаг хүн таарна гэдэг чинь гадаад улсад бол их одоо сайхан штэ тий. Нар зэлмэг шиг л болдог л дээ. Сургуулийн хувьд хичнээн одоо монгол оюутнууд байдаг байсан бол одоо төгссөн штэ тий. Германд. Эсвэл манай сургуульд уу? Тийм Швейцар, Германд аль алинд нь ер нь монгол оюутнууд хэрэг байдаг байсан. Эсвэл ер нь дийлэнх нь гадаад оюутнууд байдаг байсан уу? Швейцарт сурж байхад бол манай нөгөө нэг оюутны солилцооны програм манай багшийн дээд сургуульд бол Сант-Галлны багшийн дээд сургуульд зөвхөн би бодлон надтай хамт сурж исэн золзойг явах байсан. Өөр монгол оюутнууд ерөөсөй байдаггүйсэн. Яг хөө Цюрих юм уу, Женев гэх хотуудад бол монголчууд зөндөө байдаг гэж сонссон. Германд, Берлинд бол бид нар бас 14-5 оноос хойш Масс Берлин гэдэг холбоог үүсгэн байгуулад одоо л үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэр түүний судалгаагаар бол нэг манай Масс Берлинд харьяалагдсан нэг 70 гаруй оюутнууд эдийн Берлин болон Берлиний ойролцоох жижиг хотуудаас ирсэн. Элчин сайдын яамнаас гаргаж байгаа тоогоор бол Берлин хотод нэг 1000 гаруй монголчууд байгаа. Альбан тоогоор альбан бусаар бол энэ нэг 2-3 дахин нэмэгдэх байх гэж хүмүүс ярьдаг юм байлаа. Тэгэхээр хамт суралцж байгаа хүмүүс нь Монгол гэхээр гадаад хүмүүс гэсэн үг шүү дээ. Гадаад оюутнууд ч гэдэг юм. Эсвэл герман хүмүүс, швейцар хүмүүс үржээ хэрхэн хүлээж авдаг гэсэн одоо Монгол гэхээр те юугаар нь илүү манай монгол улсыг мэддэг юм бол швейцарт байхад бол ерөнхийдөө монгол гэл гэхээр ерөөсөө мэдгүй.
Тэгэл Чингис хаан гэж ярина шүү дээ бид нар ч тийм үл гэд. Ерөнхийдөө мэдээлэл мөн тэг зарим хүмүүс бол танад кола байд юм уу, талах байд юм уу гэж асуудаг гэл хүмүүс ярьдаг шүү дээ. Яг нэг тиймэрхүү юм асуудаг. Берлинд байхад бол Монгол гэд ерөнхийдөө хүмүүс ч одоо ер нь мэддэг болсон. Мэдгүй байсан ч нэг ингээл алавлаад асуугаад байхгүй. Сонирхолтой юм те Монгол тэгдэг ингэдэг. Бага ангийнхэн түүхийн хичээл дээр их ордог гэсэн юм шиг үлээ. Тэрүүгээр жоохон мэддэг. Тэгээд өөртөө мэдгүй бол яг жижиг сажиг юм асуувал бусдаар бол цаадгалж интернетээр ороод уншдаг юм шиг үлээ. За манай сонсогч бас маань бэр бичсэн байсан. Чанцаа миний комедиг уншиж өгөөрэй гэсэн юм. Одоо чи унших нь Guten Tag ich юу германаар л мэдлсэн юм шиг байна. Guten Tag. Комос Монголиа гэнэ ямар ч байсан мэдлээ. Комос Монголиа гэж. Тийм байна. Бас герман хэлтэй хүн орж ирээд шүү дээ. Тухайн бас улс орны соёлын ялгааны талаар нэрээ ярилцъя те. Ямар одоо анх очиход мэдгүй гаргаж ясан алдаач байд юм уу? Эсвэл ууны айгүй сонирхолтой санагдчихсан герман хүмүүсийг анзаарахад гээд юу байсан бол? Тэгээ яг би нөгөө нэг анхны юм хүнд айгүй тод үлддэг учраас анх Швейцарт очиход бол хүмүүс нь айгүй илдэг. Тэгээд айгүй юм удаан темпний гэж хэлж болно. Тэгээд ингээд чамд юмыг айгүй удаан тайлбарлаж өгөн чи ингээд ойлгосноо гэж лавшруулж олон асуун те. Үнэхээр хүнд ойлгуулна. Тэгээд хөгжилтэй юм гэвэл яг нэг юм соёлын жижиг сажиг хөгжилтэй юм гэвэл Монголд ч хүний хөл дээр гიშгцэн нөгөө гарын барьдаг шүү дээ. Тэгэл би тэнд хүний хөл дээр санамширгүй гэж гიშгчээ өөчлөөрэй гэж гарын барих гэл тэгэнгүүт юу гар гэж гайхаад идэгсэн. Тэгээд Швейцарын мэдчилгээ нь болохоор ингээд хүнтэй 3 удаа хацар дээр ингээ үнсдэг. Тэр ингээд тэврээд 3 удаа үнсдэг. Тэр тийм соёлтой. Германд ч юм болохоор Берлин бол ерөнхийдөө айгүй international city шүү дээ. Тэгэд соёл болгон байдаг. Миний бодлоор Берлинийг төсөөлөхдөө нэг дээр үеийн одоо нөгөө хар хорин хот гэд Монголын нийслэл 13 дугаар зуунд бүх шашин хүлээн зөвшөөрөгдсөн тий. Нэг дөрөв байлаа тий. Бүх улсаас хүмүүс ирдэг тий. Би бодохдоо Берлинд байхдаа ингээл боддог гэсэн. Одоо манай тэр хот нэг иймэрхүү л байсан бахтаа гэд. Тэгээ Берлинд бол нэг тийм соёлын ялгаа гэд ингээд тэгээд авах юм байхгүй. Гол онцлог юм нь бол хүн юу ч байж болно, хинч байж болно, юугаа ч өмсөж болно, яаж ч явж болно. Тэр нь маш нээлттэй. Чамайг хараад тэр нэг ийм гар явж штэ, энэ тийм байж штэ гэж хинч хэлэхгүй. Өмсөж зүүсэн дээр бол ерөөсөө шүүмжил байхгүй юм шүү, тэ. Өмсөж зүүсэн дээр тийм ерөөсөө байхгүй. Сая бас өөрөө ч хэлэхээр саанд орлоо ингээд Швейцарт 3 удаа ингээ хацраа үргээд мэдлдэг гэдэг гэж байгаа шүү дээ. Манай бас хэлний бэлтгэл нөгөө барьцээлүүд байдаг. Тэд нэр яг тэгж мэдлдэг гэдэг яг нэг барьцээлтэй өглөө болгоо ингээ мэдлдэг байхгүй. Тэгээ сүүлд нь бодонгууч яг нөгөө бусад ангийн хүмүүсээс илүү тэр хүнтэй ингээ тийм дотно. Тий ялч хүн ингээд тэр мэдлэгнээс эхлээд бол тийм зүйл бол үлддэг юм байлээ. Тэгэхээр бас тэгээ өөрөө ч бас сая ингээд Швейцар, Герман гэ хоёр улс яриад байгаа тий. Тэгэхээр ер нь аль нэг өөр ч илүү ойр дотно эсвэл амьдрахад таатай юм уу тий илүү таалагдсан бол яг нөгөө нэг миний хамгийн анх очиж үзсэн гадаад орн Швейцар учраас тэгээ би нөгөө нэг баг залуу байсан учраас сэтгэлд айгүй их юм тод хоногссон. Хүмүүсийнх нь хувьд ч гэсэн надаа айгүй ингээд бүр манай өвөө юм шиг бүр намайг ингээ өсгцэн юм шиг тэгж надад ханддаг байсан. Бид нар ч нөгөө нэг host family-нуудаар явдаг амьдэрдэг байсан учраас одоо бол харилцаа холбоотой байдаг. Тэгээд яг л ах дүү нар шиг өвөө эмээ шиг тийм хүмүүс байдаг. Тэгээд Монголд бас ирээд манай гэр бүлийнхэнтэй танилцаад ингээд явсан. Тийм учраас би одоо ингэж ярьдгийн миний зүрх бүтэн байвал ингээд дундуур нь 50-50%-аар нь хаваач 50% нь мэдээж Монгол нөгөө 50% нь бас дундуур нь хаваач 25% Швейцар 25% нь Герман гэд. Тэгээд Герман бол надаа Берлинд анх ирэхэд надаа айгүй чанга санагдчихсэн. Яа тэгэхээр бүх юм айгүй хурдан явагддаг. Чамд нэг юмыг нэг л хэлнэ тэгээд ингээд чамайг ойлгосноо гэж Швейцарт байгаа юм шиг асуухгүй. Тийм учраас Тэгтээ Берлинд бол амьдэрсэн хүн өөр улсын ямар ч хотод би амьдарч чадах байх гэж айгүй боддгийг. Тэгээ би нэг ч дэлхийгээр олон улс орноор аялаагүй л тийм дархлаатай болж чадах байх л гэж боддیں۔ Тэгээ Берлин залуучуудын хот
залуучууд амьдарч хөгжөхөд маш таатай. Швейцар бодлоо гэр бүлэрээ тэгээд жоохон натуралны тийм гоё амьдрахад бол үнэхээр таатай сайхан хоёр улс байдаг. Гэтэ Германы бас өөр хотууд бас Швейцар шиг тийм амар тайван гоё мужуудаас зөндөө байгаа шүү дээ. Уг нь яг сонсогчдоос зочдоос асуудгийн одоо Герман дахь нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг вэ? Гэтэ энд ирсэн ч гэсэндээ хамгийн сүүлдээ байхдаа яг нэг өдөр чи хэрхэн өнгөрдөг гэсэн өглөөдөд тусаа тийм зүйл хийдэг ч гэдэг юм уу? Яг идэвхтэй ирэхээс өмнөх гэвэл яг ковидын үе маш хэцүү байсан. Яг идэвхтэй үедээ болохоор ерөөсөн өдрийн хоол идэх 10 минут юм уу 30 минут ер нь олддгүй байсан шүү дээ. Яг нь оюут нь яг хичээлдээ байхад бол завсарлага олдно тэрүүгээрээ яг сургуулийнхаа цайны газраараа хоолндоо идчихнэ. Тэгээл бүх юм ерөөсөө араасаа амралтын ерөөсөө нэг хэд хоног л хэдэн минут л ер нь олддгүй байсан. Тэгэл яг өглөө хичээлдээ яваад суучаад өдөр нь ажил руугаа яваад буцаж хичээл дээрээ ирж суудаг ч юм уу. Тэгээд тиймэрхүү өдөр байна. Эсвэл зөвхөн сургууль дээрээ өнгөрөөдөг өдөр байна. Эсвэл зөвхөн ажил дээрээ байжгаад дараа нь номын сан орж хичээлээ хийдэг үе байна. Тэгээд эсвэл одоо шалгалтын өмнөх үед бол ажиллаа хийдгүү зогсоочдөг байсан. Тэр үед бол өдөржингөө номын санд 8 цагаас 12 цаг хүртэл суух өдрүүд бас байна. Тиймэрхүү л өнгөрдөг байсан даа. За манай бас байнгын сонсогч бичсэн байна. Германд очиод нэг том пивны ресторанд ороод хаан тахалцаг нэг хүнд нэгийг захиалаад дээр 1 литрийн шар ариг хүн бүрийн өмнө Германд хүлээж авсан хүмүүс захиалаад тэгсэн чинь ойр орчим сууж байсан хүмүүс бид нарыг харж гайхаад бүр тийм том одоо тахалцаг тийм дээр нь шар аригийг яаж барна гэж харсан баг. Тэг хурж ирээд биднээс хаанаас ярьсан гэж асуусан гинэ. Тэгээ би Берлинд очиж германаар ярина гэж мөрөөддөг байсан. Тэр хүмүүстэй германаар ярьж мөрөөдлөө гүйцээсэн байдаг юм аа гэж хэлсэн байна. Манай байнгын сонсогч маань Гоё дурсан жишээ. Сая бас яг хоол ярьсан чинь нэр Германд одоо яг төлхөө ямар хоол хүнс хэрэгэлдэг байсан бэ? Хэрэглэдэхээс илүү тухайн улс орны нэг үндэсний хоол байна да хүмүүс нь төлхөө иддэг хоол байна. Би одоо Германд нөгөө нэг Герман айлд амьдраагүй яг зөвхөн өөрөө ганцаараа байжсэн учраас германчуудын иддэг юмыг жоохон гадралж байна. Гэхдээ яг сайн гүн гүнзгий мэдгүй. Монголчууд бол яг Монголд байгаа юм шиг л амьдарч чаддаг штеп. Бид нар чинь нөгөө нэг дэлгүүрт нь өхрийн хавирга энтер гээд махнууд эдэг тэрийг аваад сайхан чанжаагаад шүлтэй хоолоо хийгээд иччин татсан мах байна. Тэрүүгээрээ банш буудаа хийгээд иччин сайхан байцаа луу хуурж гаад холиод те. Тэгээд туркууд байна. Туркууд дээрээс очиод мах аваад идчихэн. Тэгэд ер нь бол гэртээ хоол хийх юм бол Монгол хоолоо игээд идчихсэн. Гадуур хоол идэх юм бол айгүй Аз хоол их иддэг байсан. Япон хоол, солонгос хоол иддэг байлаа. Германы шницл бол айгүй гоё штэ. Миний хамгийн дуртай хоол тэ. Тэгээд тагалцаг гэнтэр арай л хүн санагдаад идэв юм одоо айгүй том. Тэгээд тиймэрхүү. Швейцарт бол яг айлд ингээ хамт амьдарч байгаа Швейцар хүмүүс яг ямар хоол идэх вэ? Швейцар хүмүүс ч айгүй хөөрхөн штэ. Өглөөний цайгаа уучаад 12-оос бүх юм хаагдана. 12-оос 1 юм уу 2 цагийн хооронд чамд цаг байна. Бүх хүүхдүүд сургуулаасаа гэртээ хайрна. Бүх ажилчид гэрээсээ гэртээ хайрч хоолоо идэнэ. 12-оос гэртээ байгаа хүн бол 12-оос хоолоо бэлэн болгоцсон байна. Эсвэл өдөр ингээд бэлтгэхээр хурдан болгоод идчихээр юм а бэлдээд явцсан байна. Швейцарт käse, cheese, бислэг маш их төлхөө идцгээдэг. Тэгээд тэр нь маш их үег. Тэгээд ер нь бол махыг баг зэрэг иддэг. Тэгээд ер нь бислэг одоо нөгөө нэг ногоо янз бүрийн тийм улирлаар гарч ирдэг ногоонууд шүү дээ. Тийм юмыг их тухайн регионоос тухайн орон нутгаас худалдаж авч иддэг. Тэгэхээр түрүүн бас ярилцлагаа хэлжсэн. Одоо Швейцар айлд тий family host гэдэг юу гэхэл тэр ер нь ингээд миний бодлоор бол хүмүүсийг тэр орныхоо соёлыг дотор нь ороод үзээд айлд нь амьдрна гэдэг чинь бүр илүү тийм ойр орхон хүлээж аваа. Тэр ер нь ямар хуу байдлаар тэгж холбогдох ер нь яаж тэгж бас солилцоо гэдэг юм уу яаж очих тийм бололцоо байдаг юм бол. Энэ бол хэл
сурах зорилготой ийм програм явж исэн. 2005 оноос хойш Frau Anita Farni гэж хатагтай Анита Фарни гэж хүний үүсгэн байгуулсан. Яг манай хүн бол Америк гаралтай. Гэхдээ Швейцарт удаан амьдарсан тийм хүн байсан. Тэр хүний үүсгэсэн ийм юу байсан л да хөтөлбөр, хөтлөгч хөтөлбөр байсан. Тэг жил болгон 2005 оноос хойш жил болгон 9 эмэгтэй сурагчдыг Швейцарт 1 жил сурах ийм тэтгэлэгт хөтөлбөр байсан. Тэгээд тэр маань л энэ боломжийг олгосон л доо. Тэгээд энэ хөтөлбөр одоо Анита Фарни өөрөө хийхэ болоод өөр хүн хийгээд тэгээд 2013 4 5 оноос хойш 5 оноос гэж би бодож байна, сайн мэдгүй. 9 биш 4 оюутан авдаг болсон гэсэн. Тэгээд тэр оюутнууд нь болохоор Монголын ихтэй сургуулиуд сурдаг байх хэвээр, герман хэлний анги байх хэвээр, хичээл сурталчилгаанда топ байх хэвээр, хөдөө орон нутгаас гаралтай байх хэвээр гэсэн шалгуур тавигддаг. Тэгээд одоо яг яаж явагдаж байгааг нь би сайн мэдгүй. Тэр үед бол Анита өөрөө ирээд хүүхдүүдтэй ярилцлага хийгээд шилж шигшээд авч явдаг байсан. Тэгэхээр гадаад айлтг амьдрахаар Монголд яг амьдарч яснаас харьцуулах юм бол амьдралын эмнэлэл нь хэр өөр байх вэ? Ер нь өөр чин тэр хүмүүстэй ингээд яг нэг гэр бүл болол амьдрна гэсэн үг шүү дээ, тий. Тэр ямар мэдрэмжүүд илүү тийм сонирхолтой санагдчихсан бол? Бид бол одоо Монгол улс баян тансаг гэдэл их бахархаж их одоо хтог явцаадаг шүү дээ, тий. Тэгээд бид нар усаа хэмэндгүй юм байлээ, бид нар тогоо хэмэндгүй юм байлээ, бид нар хоол хүнсийг маш ихээр хайдаг юм байлээ. Тэр бүхэн бол Швейцар айлд амьдарч байхад анзаарэгдсэн. Бид нар усанд орохдоо 5-аас дээш минут ордог, маш удаан ордог. Ус л надад айгүй хайрын санагдсан. Би говийн хөвгт болоод ч юм уу тийм хүмүүс ингээд усыг хайрлж хамгаалаад ингээд нэгээл хаагаал тэднэрт ингээд их байгаа ч гэсэн тийм монголоорноос илүү их устай штэ. Тэг чин хүмүүс тэгж их хайрлж ах чинь бид нар яагаад ингэдэг юм дээ гэсэн сэтгэл надад төрдөг. Тэгэд энд ирээд ч гэсэн би Монголд байгаа юм чинь гээд ер нь юм болгонд тийм үргэлгэн хандаад ахыг хүсдэггүй. Сурснаа үзнээ хэрэгжүүлж одоо бусад бүх хүмүүстэй түгээгээд бид нар ч гэсэн ингэж сурж аривч хямгач амьдрч чаддээ штэ гэдгийг үзүүлэх юмсандаа л гэж бодож авдаг да. Тэгэхээр бас амьдралын үртгэн талаар нэр одоо яг хоёр улс орн ингээ харьцуулбал амьдралын үртэг аль нь илүү амьдрахад те боломжийн эсвэл тухтаач гэдэг юм уу аюулгүй энэ талаас нэр бол амьдралын үртэг нь болохоор яг нэг энэ хоёр улс чи яг ялгаагүй олж байгаагийнхаа хэрээр татвараа төлнө. Тэгээд үлдчихэж байгаа нь ерөөсөө ялгаагүй шүү дээ. Яа тэгэхээр Швейцар цалин хичнээн Германтай харьцуулахад өндөр ч гэсэн амьдрах үртэг нь өндөр учраас тэгээд олж байгаагаас өндөр зарлага гараад үлдчихэж байгаа нь яг Германтай адилхан л гэсэн. Тэгээд Герман ч гэсэн ялгаагүй тийм. Тэгээд амьдралын үртэг бол Швейцар маш өндөр. Дэлхийд яадаг вүлээ Цюрих чин Токиогийн дараа хоёрт ордог лөө би буруу санаагүй бол тэгээд Герман бол үртэг баг Швейцарт ажиллаж амьдарч байгаа хүмүүс Герман руу орж ирж худалдаан авалт хийгээд буцах тохиолдол бий. Гэхдээ цөөхөн тийм хүмүүстэй бас Швейцарчууд өөрсдөө жоохон сүжиггүй яг гоо Швейцарын юм Швейцартай үлдэх ёстой л гэсэн бодлоготой байдаг ер нь. Тийм. Тэгэхээр бас мэдээж одоо түрүүн хэлсэн Масс Монголиа гэдэг Германд монголчууд Масс Берлин гэсэн тийм монголчуудын бас холбоо гэж ойлгож байгаа. Тэрийг оюутны холбоо тийм. Тэгээ ер нь тэгэхээр монголчууд маань бас хэр холбоотой байдгүй. Ягаад бас тэр холбоог байгуулах болсон тийм энэ талаараа. Тэр Берлинд болохоор монгол оюутны холбоо гэж байсан. Тэгээд ер нь нэг оюутнууд нь төгсөө явчихаараа тэр холбоо нь ингээд устдад алгуулцдаг. Тэгээд холбоогүй нэг хэдэн жил явсан юм дээ. Тэгээд ер нь очиод нөгөө монгол оюутнуудтай номын центр дээр таараа тэгээд танилцаад ингэж яхад
Биндерья гэж бинди гэж охин байгаа да одоо Берлинд байдаг. Тэд нэр ингээд бид нар хоорондоо ярилцсан ингээд байгуулъя гэд тэгэл окей тийгээд нэр бодоод бид нар ч айгүй урт нэр өгөх гэлөө богино нэр гэд ер нь бол ингээд Монгол оюутнуудыг нийлүүлэх хамтдаа хүчтэй бай. Тэгээ коллектив хоорондоо networking хий, мэдээлэлээ солилцъя. Энэ тэгж тэнд байсан, ингэдэм байх, тэгдэм байх ингээд нэг харилцаа холбоо үүсгэх тийм л зорилготой бас нийлээд Монголд байгаа оюутнуудыгаа Герман руу ирэхэд туслая тийм зорилготой ер нь анх үүсгэн байгуулагдсан. Тэгэхээр одоо бас давтлагын дугаарч гэсэн нь бол 21 аймаг цацагдах юм тийм. Тэгэхээр хөдөө орон нутгаас за бусад ер нь Монгол улс даяраас сонсож байгаа хүмүүс маань магадгүй Германд очиж боловсрал эзэмшиж тийм. Ер нь Германд очиж сурах эсвэл ажиллаж амьдрий гэж бодож байвал ямар хуу чиглэл рүү ер нь явбал зүгээр бас яаж хөөцөлтөл илүү боломжтой байдаг вэ? Хамгийн нэгдүгээр хийх ёстой зүйл бол герман хэл. Герман хэлээ хийсэн одоо сурцсан байхад бол дараачийн алхам бол одоо ер нь оюутан байсан бол 2 дугаар курсээс дээш тэгээд 2 дугаар курсээсээ нөгөө APS гээд сурсан хичээлээ баттгах шалгалтыг элчин сайдын яам дээр өгдөг байсан бол одоо тэр маань үгүй болсон. Тэгэхээр хүүхдүүдэд маш их боломж байгаа. Тэгээд герман хэлээ сайн сурцсан байхад бол Герман улсын элчин сайдын яамны вебсайт Улаанбаатар CDE гэж байгаа. Тэрэн лөө ороод Германд ихтэй сургуульд боловсрол эзэмших гээд оронгууд чинь таны бүрдүүлэх одоо юмнууд байгаа. Тэрийг бүрдүүлээд тэнд виза мэдүүлээд явах хэвээр. Бас нэг чухал зүйл бол амьдралын баталгаа гэж хязгаарлагдмал данс нийлэх хэвээр байдаг. Эхний нэг жилд тэр нь бол намайг явахад 8,050 евро байсан. Одоо нэг 9,000 хэдтэй болсон гэж сонсон 1000 байна уу одоо өртөг өсөд. Тийм чухал зүйл нь тэр байна. Тэгээд тэр нэг 8 билүү 15 юм бүрдүүлэх хэрэгтэй байдаг юм аа. Тэрийг бүрдүүлсэн байхад бол тэгээд ногоон гэрэл асаалттай шүү. Тэгээд хүн болгоны хүсэл мөрөөдөл, чармайлт тас шилтгаалаад боломжгүй зүйл гэж бол байхгүй. Сая Швейцараас усаа хэмэндгүй байсан байна гэж аюу ярьлаа шүү дээ тий. Германаас ингээд олон жил одоо сургуульдаа сураад төгсөөд ирсэн чинь Германаас юу сурсан та? Яг ийм зүйлсэнд би ингээд нэрээ өөртөө ингээд шингээсэн байлаа ч гэдэг юм уу тий. Германаас сурсан зүйл яг их л байгаа даа. Ингээд тулгамдаад би ингээд цаг хараа суугаад байна л да. Яаж хурдан ярих уу гэд ер нь бол тийм нэг юу гэдэг лээ. Одоо тухайн зүйл дээр төвлөрөх. Одоо хүнтэй би нэг хүнтэй уцаар ярихдаа нэг зоригтой уцаар ярьсан байгаа шүү дээ. Түүнийг л ярина. Би өөр юм нэг ингээ яриад байхгүй. Ажил хэрэг дээр би номын санд найзуудтайгаа уулзаад энэ хичээлийг хийн гэсэн бол түүнийг л хийн. Завсарлагаанаар өөр юм ярьж болно. Бусдаар нэгэндээ саад болж болохгүй. Нэг өрөөнд ороод хичээлээ хийж байгаа бол тэгэд ер нь бол айгуу тийм юу төлөвлөсөн зүйлдээ яс байх. Төлөвлөсөн зүйлээ биелүүлэх. Тийм зүйлийг сурсан. Одоо би найзуудтайгаа сууж байлаа гэхэд ч дараа нь би хичээлээ тэдэн цаг хийх ёстой бол найзуудтайгаа нэг 2хан цаг суужи. Дараа нь би хичээлээ тэгэл найзуудаа баяртай гэхлэхэд хин ч намайг үлдээч, хин ч чи тэр хичээлээ дараа нь хийчих гэсэн асуудал байхгүй. Ер нь бол хүн болгон өөрийн гэсэн хийх ажлуудтай түүнийг хийгээ явах хэвээр түнд нь хинтж бити саадвал бас хэнийгч бити уруу тад тийм л зүйл юм да. Яг энэ сурсан зүйл бол Монголд ирэхэд бас хэрэгжүүлэхэд гэдэг юм уу? Яг энийг хадгалж байгаад ямар хөө санагдаж байна. Өөр чинь нэг энэ дээр жишээ нь цаг гэдэг дээр бол манайх их ярьдаг шүү дээ. Зарим нь бол илүү бас цагаа сайн барьдаг болсон байна ч гэдэг юм уу. Эсвэл яг өөрөө ч тэнд байсан хандлагаараа энд байх гэхээр бас зохицохгүй байгаа тиймэрхүү зүйл ажиглагдсан болоо. Би ирээд одоо ажил мэргэжлийн харилцаанд хараахан орж амжаагүй ирээд одоо амарч зугаалаад автоо хамаатны садны гараа зочлоод ирлээ. Тэгэхээр надаа нэг ажиглагдсан зүйл бол маш дуу чимээтэй байна. Улаанбаатар хот болон хүмүүс
Автобус унаанд явах эсвэл ингээд дэлгүүр хошоонд маш чанга дуугаар ярьж байна. Маш хэрэгтэй хэрэггүй зүйлийг хоорондоо утсаар их ярьж байна. Тэнд бол хүмүүс утсаар ярьдаггүй. Ихэвчлэн SMS, WhatsApp-аар харилцаж байна. Тэгэхэд тэр дуу чимээ бол намайг айгүй их юу яаж байгаа цаад болж байгаа. Миний би яг бизнесийн удирдлагаар төгссөн. Гэхдээ сонгон суралцсан хичээл маань sustainable management түүнд бол дуу чимээг бол нэг төрлийн хүчирхийлэл гэж үздэг. Хуулиндаа тэгж заасан учраас одоо амьтны дуу болон одоо нөгөө нохотой айлмал шүү дээ. Тэрийг бол хүн хязгаарлаж чадахгүй. Хүүхдийн дууг хязгаарлаж чадахгүй. Гадаа хөл бөмбөгийн талбай дээр тоглож байгаа хүүхдийн дууг хязгаарлаж чадахгүй. Бусад дуу чимээг бол ямарваа нэгэн байдлаар хязгаарлах тэр вад дойлыг нь хэтрүүлэхгүй байх хэрэгтэй гэсэн юм сурсан учраас надад дуу чимээ маш их бид нэр өөрсдөөс мэдгүй хүчрхийлэл өртөөл байгаа юм шиг. Тэгэхээр машин зам дээр чагнаалтах бол ерөөсөө бараг байхгүй гэсэн үг тийм. Байхгүй шүү дээ. Яг Берлинд байдаг л да төргөө төрмөө игээд сигналаа тултлан заа дараал явж идэг. Гэхдээ яг нэг хөдөлгөөнөөс олж тэгж нэг дараад байдгүй. Одоо жишээлбэл метронд би ингээ утсаар чанга ярьж байгаа юм бол надад ямар нэгэн байдлаар торгуул ногдуулах үгүй юу? Үгүй гэхдээ тэгж ярих үндэслэл байхгүй байгаа. Миний бодлоор яг хүн болгоо мессеж, мэйлээр харьцаад байгаа учраас тийм юм би бол яг Берлинд ч олон үндэстэн байдаг учраас одоо нэг цагаач тэнтэргээд соёл мэдгүй хүмүүс зөндөө ирсэн байна л да. Тэр хүмүүс яг тиймэрхүү үйлдэл гаргаж идэг. Бусдаар бол усын уул ясын дагна гэсэн хүмүүс тийм юм гардггүй дээ. Германд очиод ер нь ажил эрхлэх гэвэл боломж юу байдаг юм бол? Сурахынхаа хажуугаар ажил эрхэлж болно. Би одоо өөрийнхөө явсан замын хэлээр нөөр бус зам сайн мэдгүй ч гэсэн. Тэгээд оюутанд бол сургалтын визтэй оюутанд 7 хоногт 20 цагийн ажиллах эрх өгдөг. Тэгээд 20 цаг ажиллана. Амралт болчих штэ. Үйл зүйний амралт болонгууд 40 цаг ажиллах эрх байдаг. Тэгвэл ямар ч байсан нэг 20 цаг 40 цаг бол ажиллах юм байна. За төгсгөлд нэхэр бас Герман болон Швейцараар аялах тухай тий зарим хүмүүс бол мэдээж тэнд удаан хугацаар заавал сурын ажлыг гэхгүй бас нэг дайраад өнгөрөө очиод юм үзье гэвэл өөрөө ч хувьд ямар газруудыг санал болгох вэ? Германаас гэвэл юу гэдгийг Bayern мууч буюу Мюнхен хотын ойролцоо Neuschwanstein гэж Фридрих дер Zweite гэж байгаа. Хоёрдугаар Фридрих хааны үсгэн бий болгосон тийм сайхан ордон бий. Үсгэлжингийн хүүхэлдэйн дээр гардаг шиг маш гоё. Тэгээд тэрүүгээр заавал дайрж өнгөрөөрэй гэж би хэлмээр байна. Бас Парисын Диснейлендийг үзээрэй. Одоо том хүн байна уу хүүхэд байна уу хамаагүй. Парисын гэхээр юу лээ? Бүр одоо Францын Парис. Явж юу? Тийм. Диснейленд үзээрээ хүүхэд насанд хүргэж өгдөг галт хэрэг тэнд байдаг шүү. Тэгээд өөр Германаас сайн миний санаанд орж байгаад алга болчихлоо. Швейцар бол Швейцарын ямар ч тосгоноор та ороод гараарэ. Хүмүүстэй уулзаад үзээрэй. Тэгээд Швейцарын Интерлакен гэж сайхан улс байна. Тэр нөгөө нэг crash landing on you-ийн зураг авалт болсон. Тэрүүгээр ороод гараарэ. Тэгээд Герман ч өндөр сайхан улстай гэсэн би очиж харахаа амжаагүй. Би Германаас нэг юм хэлчихэж байгаад мартчихлаа. Тэгж санаад оруулаа. За тэгэхээр нэвтрүүлэг бас өндөрлөх төгссөн байна. Төгсгөлд нь магадгүй ижлэг төшөөлөгчүүд юм эсвэл за ийм зүйл бас нэг хэлмээр байсан да бодогдчихсэн гэсэн зүйлээ хэлээд. Энэ завшаа нэг ашиглаад ээж авдаа гэдэг шиг. За яг олон гадаад дотоод байгаа монголчууд маань сонсож байгаа бах. Гэр орноо санаад сууж байгаа оюутан залуус сонсож байгаа бах. Тэр оюутан залуустай л хандж үг хэлээ да. Зорьсон зорилготой тууштай байгаарэ, бити бууж өгөөрэй. Гадаад оронд амьдарч байгаа бол гэртээ Монголдо байдаг шиг эрхлэж туних гэсэн асуудал өөртөө амлаад жоохон хойш нь тавьчаарай. Тэгээд
яг хөө намайг явахад бас нэг манай ах хэлжсэн. Ерөөсөө машин шиг байгаарэ гэж. Хичээлдээ яв, хоолой сайд, ажил тийм 3 коноптой машин шиг байж агаад зорьсон зорилготой хүрээд хүссэн зүйлээ тэр орноос аваад Монголдо эргэж ирээрэл гэж хэлмээр байна да. Монгол бол сайхан байна. А яг ирсэн сэтгэлээ нэмээд те одоо яг ирэхэд ямар байна гэдгийг бас нэмээд хэлээд тэгээд өгнөрлээ. Айгу соёлтой болсон байж тээ. Би яг ажиллаж байхдаа бас жолоо барьдаг байсан. Айгу хэцүүсэн шүү дээ. Би л гэдэг байлаа те хүмүүс ч урд дур хагаараа оруулахгүй. Одоо л уужуу 50 болсон байна. Та хэрэгждэг болсон байна. Багч болов те. Тэгээд хүмүүсийн харилцаа бас өөр болсон байна. Манай залуучууд айгуу гоё юм. Би хаяа автобусан суух айгуу дуртай. Автобусан суухаар ингээд юу яадаг. Залуучууд охтууд яг эд насны те 18 7 те. Тэгээд айгуу цэмцгэр охтууд нь хөөрхөн, залуучууд нь цэвэрхэн те. Тэгээд ингээ хичээгээд явж байгаа хүмүүсийг хараад би айгуу их баярлдаг. Тэгээд нөгөө нэг суудал муудал ингээд хүмүүс тавиад гуйлахгүй тавиад өгчдөг те. Тэгээд автобусны би анх ирээд бас айгүй нийт автобусанд орсон чинь нөгөө нэг дамжин суулаа гэдэг юм шиг картаар тэрийг ойлгохгүй эсвэл нөгөө өндөр настан суулаа оюутан суулаа гэдэг чинь тэгээд дамжин суулаа гэдэг дээр нь ойлгохгүй ламжав суулаа гэдэг ламжав гэдэг нэртэй ямар болох вэ тийм ер нь бол сайхан хөгжиж जैन цэцгэлж जैन юмыг сайн талаас нь харах ёстой. Тэгээд бид үнийг шүү илүү сайхан болгохын тулд хойж үедээ сайхан ирээдүг хүлээлгэж өгөхийн тулд одоо бидний хийх дор бүрний хичээх цаг үе ирсэн байна л гэж хэлмээр. За баярлалаа. За тэгээ урилга мөн хүлээж авч ирсэнд баярлалаа. Удахгүй та бүхэнд оройны Солонгон орнод нэвтрүүлгээрээ эргэн уулзлаа. Тэр баяртай. Баярлалаа. Насаа бацхан сонсогчдоо Германы нислэг Берлинээс холбогдож байна. За яг одоо бол Бранденбургийн хайрны сүлдэрт сууж байна да. За сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргье. Парисаас ирж байна. Парист яг одоо бороо орж байна. Дэлхийн монголчууд нэвтрүүлэг. Дэлхийн өнцөг болон бүрт байгаа монголчуудтайгаа холбогдсон ярилцаж байна. Хөтлөгч Чимбат Чанца. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3